Өнөөдөр Америкийн нэгдсэн улсын Нью Жерси мужид цацруу гэдэгт бодис бүхий оршуулгын газар байдаг. Тэнд ямар нэгэн цөмийн хаягдал будшлаагүй. Харин 100 гаруй жилийн өмнө харамсалтайгаар амиа алдцгаасан, зарим нь 20 нас ч хүрээгүй залуу охидын цацруу гэдэгт бодисонд хортсон шарилууд оршдог. Өнөөдөр тэдний арга яс газрын гүндээ ногоон туяа ялгаруулан гэрэлтсээр байгаа. Эрдэмтдийн батлан хэлснээр бол тэдний арга яснууд цаашид 1600 гаруй жилийн туршид газар доороо ногоон туяа цацруулан гэрэлтсээр байх болно гэж үздэг. Өнөөдрийн ярих сэдэв бол ямар нэгэн уран зөгнөл эсвэл аимшигын сэдэв биш. Харин 20 орчим насны тэдгээр залуу охид хэрхэн хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том хэмжээний корпорациудын шунал болон хүн чанаргүй харгислын золиос болж хувирсан талаарх эмгэнэлт түүх байх болно. За ингээд эхэлцгээе. За түүнчлэн та бүхэндээ одоо нэг мэдээлэл дуулгахад бол 1805 онд Чехийн алдарт Рашан совиллын Карловы Вари хэмээх тосгонд энэ хотын эмзүүч Йозеф Витус Бехер гэдэг хүн Английн эрдэмтэн Кристиан Фробрик гэдэг хүнтэй хамтраад хүний ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжиж эрүүлжүүлэх зорилготой, хоолны шингэцийг сайжруулах зорилготой, эрүүл мэндийн зориулалтаар Бехеровка хэмээх фекёрыг бол анх гарган авсан байдаг. За хожим энэ фекёр нь бүгд найрамдах Чех улсын үндэсний бахархал болж дэлхийд алдартай урамлын гаралтай фекёр болж чадсан түүхтэй. Дэлхийн 1-р дайн дууссаны дараагаар Америкийн нэгдсэн улсад шинэ цаг үе, шинэ эрен эхэлсэн гэж үздэг. Ялангуяа 1920-д оныг Америкийн нэгдсэн улсын түүхэнд архирч буй 20 дугаар он хэмээн нэрлэсэн байдаг. Тухайн цаг үед Америкийн нэгдсэн улс ер нь дэлхийд даяар гайхалтай нээлтүүд, шинэ технологиудын нээлтүүдээр дүүрэн цаг үе байсан. Тэр бүх гайхалтай нээлтүүдийн дунд Мари болон Пьер Кюри хэмээх хоёр хүний гаргаж авсан радий буюу англиар бол радиум хэмээх шинэ нээлт элемент жинхэнэ утгаараа тесрэлт хийсэн байдаг. Гэхдээ 1920-д онд шинжлэх ухаан хангалттай сайн хөгжөөгүй байсан учраас энэхүү шинэ элементийн хар бараан талуудыг хүмүүс төдийлөн таних мэдээгүй байв. Харин ч эсрэгээр радиум нь шөнийн харанхуйд өөрөөсөө гэрэлт цацруулдаг, хүний биед эрч хүч эд эсийг сэргээж өгдөг хэмээн тэр шинэ элементийг сурталчилж эхэлсэн юм. Ингэснээр радиум нь маш богино хугацаанд дэлхийн хамгийн үнэтэй, хамгийн эрэлттэй бодис болон хувирав. Эмчнэр түүнийг хорт хавдраас сэхлээд энгийн ханиад хүртлэх бүх өвчнийг ангаах хувьдастай гэж үзэж, эмийн сангуудад радиотой аршаа, радиотой тос, бүр радиотой шоколад хүртэл зарагдаж эхэлжээ. Ийхүү хүмүүс энэхүү шинэ химийн элементийн орцыг өдөр тутмын амьдралдаа хэрэглэж, урт удаан эрүүлэнх амьдрна гэдэгтээ бат итгэж эхэлсэн юм. Тэгвэл яг энэ радиум тесрэлт хийж байх үед Америкийн нэгдсэн улсын радиын корпорац буюу US Radium Corporation хэмээх компани Нью Жерси мужид байгуулагдаж харанхуйд гэрэлтдэг Ann Dark хэмээх тусгай будгийг олон нийтэд танилцуулж эхлэв. Тэд нар эхлээд харанхуйд гэрэлтдэг цэргийн цаг болон луучин зохион бүтээж эхэлсэн боловч цаашлаад илүү их мөнгө олохын тулд энгийн иргэдийн өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн юм. Ингээд харанхуйд гэрэлтдэг цаг бугуувч гэх мэтээр төрөл бүрийн аксессуарууд эд модонд орж эхлэв. Гэхдээ хамгийн гол нь аксессуарууд бүтээн гэдэг нь нарийн детальны чимэглүүр ажлуудыг шаарддаг. Иймээс энэхүү ажилд хамгийн сайн тохирох хүмүүс нь нарийн мэдрэмжтэй залуу охид бүсгүйчүүд болж хувирав. Тухайн үед үйлдвэрийн ажил гэдэг ихэвчлэн тоос шороотой, харанхуй хүнд хүчээр нөхцөлд өрнөдөг байсан бол радиумын үйлдвэрүүд нь цэлгэр цонхтой, цэвэр цэмцгэр, яг л уран бүтээлчдийн урлан мэд тансаг орчинд үйл ажиллагаа явагддаг байв. Түүнээс гадна цалин нь маш өндөр. Цагны үйлдвэрт ажилд орсон охин жирийн үйлдвэрийн ажилчдаас даруй 3 дахин өндөр цалин буюу тухайн үедээ бараг санхүүгийн бүрэн эрх чөлөөнд хүрэхүйц орлого олж эхэлсэн байгаа юм. Ингээд санхүүгийн боломж муутай охид болон Америкийн нэгдсэн улсад ирж байсан асар олон тооны цагаачид энэхүү ажилд орохын тулд дугаарлан зогсоцгоож ажилд тэнцсэн нэг нь өөрийгөө суглаанд хожсон мэтээр азтайд тооцож байв. Тэдний хувьд энэ бол зүгээр нэг ажил биш. Харин Америк мөрөөдөлтөнд хүрэх автан тасалбар мэтээр санагдаж байв. Мөн тэрхүү үйлдвэр доторх ажилч тэм хүнд байсангүй. Охид өдөржин өөр хоорондоо эвдэв ховчив ярилцаж, мөн ирээдүйн мөрөөдлөө ярилцах зураа, цагны жижигхэн тоонуудыг гэрэлтдэг будгаар буддаг ийм л ажил хийдэг. Гэвч тэдний мэдэхгүй байсан нэг зүйл нь гэвэл тэрхүү радиум гих бодисын нарийн тоос агаарт тэгдэж, тэдний ажлын байр бүхэлдээ радиумын нүдэнд үл үзэгдэх тоосонд хучигдсан явдал юм.
Охидын үс, хувцас, арьсан дээр тэрхүү үл үзэгдэх тоос бууж бүрэн шингэдэг байв. Үүний баталгаа нь гэвэл охид ажлаа тараад орой харанхуй гудамжинд гарах үед охидын биеэс бүдэгхэн ногоон туяа цацардаг байсан явдал гээд шууд хөвчгöd болно. Энэ нь бараг л тухайн орон нутагт хэвийн үзэгдэл болж охид ч түүндээ ихэд баясаж орон нутгийнх нь тэдгээр охидыг сүнслэг охид хэмээн нэрлэх болсон юм. Бүр явандаа охид үүнээсээ маш их кайф авч амралтын өдрүүдэд болцоонд явах эсвэл гадуур гарахдаа зориуд үсээ радиумын тосоор тослож, зарим нь бүр уруулаа хүртэл радиумын тосоор будаж уруулаан гэрэлтүүлэх болсон юм. Тэд нэр өөрсдийгөө ертөнцийн хамгийн үнэтэй, хамгийн шидэт бодисоор гоёсон, хамгийн ганган хүмүүс гэж төсөөлдөг байв. Гэвч тэдгээр охид нэг зүйлийг огтосоо анзаарсангүй. Охид энэхүү радиум гэдэг бодистой ингэж дураараа харьцаж байхад тэр үйлдвэрт ажилладаг лабораторийн химчид харин ч радиумтай харьцахдаа үргэлж тугалхан хормогч өмсөж хүнд төмөр чимхүүрээр болгоомжтой барьдаг байсныг охид төдийлөн анзаараагүй. Анзаарсан ч нэг их ач холбогдол өгсөнгүй. Ингээд тэд өөрсдийнхөө ирээдүйд яг л шүн гэрэлтдэг радиумын адилаар гэрэлтүүлж байна гэж боддог байсан ч үнэн хэрэгтээ тэрхүү гэрэл нь тэднийг үхэл рүү чимээгүй дуудаж байсан үхлийн дуудлага байсныг даанч мэдсэнгүй. Гэтэл яг үнэндээ хөшигний ард юу өрнөж байсан бэ гэвэл тэдгээр охидын цагны тоонуудад радиум түрхэхдээ тоонууд маш жижигхэн учраас тэмээний хялгасаар хийсэн маш нарийн биер ашигладаг байсан. Гэтэл радиумын холцтой өнөөх биернүүд нь хитгэн тоо будахад биерийн хялгаснууд нь салбраад биерний үзүүр нь мохчхдаг байж иймээс охид байсгийж байгаад биерээ усаар угааж даавуунд арчиж гатаагаад дахиж эхнээс нь будах ёстой болдог байсан байгаа юм а. Нэг ёсондоо бол маш их цаг үрсэн залхуутай ажил болж хувирв. Гэтэл нөгөө талд компани зүгээс ажлыг түргэн шуурхаа явуулах шаардлагатай байдаг. Иймээс тус компани нэгэн маш муухай харгас хатуу шийдвэр гаргасан нь биерний үзүр хэрв салбарх юм бол усаар угаахын оронд шууд урууландаа хүргэж шүтсээрээ норгож байгаад хилээрээ буцаад шавх үзүүртэй болго гэдэг ийм тушаал байв. Үнэхээр ч энэ зааварчилгаа нь маш сайн үр дүнд хүрч цагны үйлдвэрлэл асар хурдтай явагдаж компанид маш их ашиг олж өгөв. Гэхдээ мэдээч хүнс болсон хойно зарим охидод энэ байдал нь тэдний санааг зовоож эхэлсэн. Тэдгээр охид үйлдвэрийн ахлахуудаасаа эдгээр будгуудыг амандаа байнга хүргэх нь үнэхээр аюулгүй юу хэмээн асуухад үйлдвэрийн ахлахууд хариуд нь аюулгүйгээр барах уу харин ч энэ та нарын хацрыг сарнаа шиг улаа бутаргаж эрүүл сарвал үзэсгэлэнтэй болох нь хэмээн хариулсан гэдэг. Ингээд охид удирдлагуудаа итгэж өөрсдийгөө хор бус харин ч амин димээр байнга тэтгэж байна гэж гинэн байдлаар итгэцгээсэн байгаа юм. Гэхдээ энэ бүхнээс хамгийн муухай нь яг үнэндээ тэдгээр компани удирдлагууд радиум гэх энэ бодисын хор хөнөөл мөн чанарыг нь маш сайн мэдэж байсан ч зүгээр л ашиг орлогоо бодоод охидод худлаа хэлсэн байгаа юм а. Тэр үйлдвэрт тухайн үедээ нэг ажилчин охин өдөрт 250 ширхэг цаг будах даалгавартай байсан. Мөн нэг бугуун цагт 12 ширхэг тоо байдаг. Ингээд бодохоор охид нэг цаг бүрэн будаж дуусгахдаа 12 удаа биерний үзүүрийг урууландаа хүргэдэг байсан гэсэн үг. Нэг ёсондоо бол нэг охин өдөрт хэдэн мянган удаа цацраг идэвхт радиумыг шууд шүтсээрээ биедээ нэвчээдэг байсан байгаа юм а. Мөн радиум нь ямар ч амт үнэргүй тул охид юу ч мэдэрдэггүй байж. Гэтэл энэ бүхний ард хүний биед ямар үйл явц өрнөж байсан бэ гэдг нь маш сонирхолтой. Радиум гэдэг энэ бодис нь бүтцийн хувьд кайцтай маш төстэй бүтэцтэй бодис. Иймээс хүний бие организм биед нь орж ирсэн радиумыг кайц байна гэж андуураад радиум гэх тэр бодисыг бие организм нь өөрөө хүний ясны хамгийн гүн хэсгүүдэд дунд чөмгөнд байрлуулж тэнд хурааж эхэлдэг байна. Ингэснээр охид өөрсдийн ясыг бүхэлд нь цацраг идэвхт элементээр дүүргэж яг л дарьтай торох болгож байсан гэж хэлж болно. Гадна талаасаа харахад тэд цалин орлох сайтай үзэсгэлэн төгс охид хэвээр байсан ч дотор талд нь үхлийн тоолоор аль хэдийнэ гүгээд эхэлчихсэн байв. Эхлээд бүх зүйл маш энгийнээр буюу ердөөл тэдний шүд өвдөж эхэлсэн. Цагны үйлдвэрийн хамгийн чадварлаг ажилчдын нэг болох Молли Магия хэмээх залуу охин шүдэн хүчтэй өвдсөн тул эмчит ханджээ.
Өвдсөн шүдийг нь эмч суглан авсан боловч буйлногт идэгсэнгүй. Удалгүй дараагийн шүднүүд нь өвдөж, дахин нэг шүд өвдөж гэх мэтээр нэг нэгээрээ унсаар Молли Маги гэдэг энэ эмэгтэй ам нь бүхэлдээ цус шүүрсэн, идэ бээрэндээ баригдсан, аимшигтай дүр зурагтай болон хувирчээ. Нэгэн удаа шүдний эмч нь Моллигийн эрүүний ясыг шалгахаар долоовор хуруугаараа зөөлөн дартал тус эмчийн насан туршийн цочролд оруулсан нэгэн аимшигт үйл явдал болов. Охины эрүүний яс яг л норсон хөвөн эсвэл тамхины үнс мэтээр эмчийн хурууны үзүүр хөрөгтүүдэд үүрэн унсан байгаа юм а. Эмч ямар ч мис аслын багаж ашиглалгүйгээр зөвхөн 2 хуруугаараа түүний доод эрүүг бүхэлд нь шахуу татаад гаргаад ирсэн гэсэн үг. Энэхүү аимшигтай шинж тэмдгийг хожим нь ангаах ухаанд радиумын эрүү хэмээн нэрлэсэн байдаг. Тэд өдөр бүр асар их радиумыг биедээ авч байсан учраас тэдний яс дотроос нь шатаж, зүгийн үүр мэд цоохорлож, бүтцээ авдан амьдараа өгчөж эхэлсэн энэ байв. Энэ үйл явц эрүүний яснаас гадна нуруу болон аарцэг хөлгээд биеийн бүх хэсэгт нь явагдаж байв. Улмаар зарим охтын хөл нь биеийнхэн жинг даалгүйгээр хугаран унаж, заримийнх нь нурууны яс бяцарч эхэлсэн байдаг. Сэтгэл зүйн хувьд энэ мэт аимшиг нь үгээр илэрхийлэхийн аргагүй там мэт санагдаж байсан мэдээч дөнгөж 20 хүрч буй эдгээр охтууд бүгд эрэмдэг зэрэмдэг болцгоож эхлэв. Өчигдөрхөн л амьдралдаа итгэвтэй, амжилтаар дүүрэн байсан охтын нүүр царай өнөөдөр танигдхийн аргагүй мангас мэт аимшигтай болон хувирцгааж, буй зам нь тэр чигтээ үгчиж, өмхирсэн махны үнэр үнэртэж, төсөөлхийн аргагүй аимшигтай дүр зураг үүсчээ. Зүгээр л амьсгалж буй өгтлүүд болон хувирсан гэж хэлж болно. Мөн яснууд нь ногоо өнгөөр гэрэлтэж эхлэв. Аргаа барсан эмэгтэйчүүд зүг бүрт бүхий л эмнэлэг домлохоор явж үдсэн боловч хамгийн муухай хүншгүй үйл явдал яг тэр үед тохиолсон юм. Яг юу болсон бэ гэвэл мөнгө ямар хүчтэй болохыг том корпорациуд хэрхэн үндэсний хэмжээний хувилдаан зохион байгуулж чаддгийн хамгийн том жишээ болсон үйл явдал энэ цаг үед болсон байдаг. Радиумын корпорацийн хамгийн анхны хохирогч болох Молли Маги 1922 онд нас барахдаа дөнгөж 24 настай байв. Түүний эрүүний яс бүхэлдээ үүрэн унаж, хоолойд нь хүртэл хавдар үүссний улмаас цус автаж, өөрийнх нь цусанд хахаж өгсөн байдалтайгаар амьсгал хураасан юм. Хачирхалтай түүний нас барсны гэрчлэгийг бичсэн эмч нь үхлийн шалтгааныг Тэмбүү хэмээн тэмдэглэсэн байдаг. Үнэхээр тэр эмч санамсаргүйгээр ингэж бичсэнгүй. Харин энэхүү эмэгтэй хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хүйтэн цус корпорацийн хувилдааны хамгийн эхний золиос болсон энэ байв. Удалгүй Моллитай хамт ажиллаж байсан бусад охид ээлж дараалан яг ижил шинж тэмдгүүдээр өвдөж, эрүүн үүрч, яс нь хугарч, нэг нэгээрээ сэхэний тасаг руу шилжиж эхлэв. Охид өөрсдийн биед гарч буй энэ бүх аимшигт өөрчлөлтүүдийг цагны үйлдвэртэй холбоотой гэдгийг нотлох баримтгүй боловч зүн савингороо мэдэрцгээж байв. Ингээд арай нэг чадвартай байсан охтууд болон хохирогчдын ар гэрийнхэн Америк нэгдсэн улсын радио корпорацид хандан гомдол мэдүүлж эмчилгээний зардал хүсгэд удирдлагууд маш тайвнаар бидний ашигладаг будаг ямар ч хоргүй та нар өөр газраас өвчин туссан байна хэмээн хариу тайлбар өгсөн юм. Гэтэл үнэн хэрэгтээ корпорацийн эзэд аль хэдийнэ бүхнийг мэдэж байв. Харин тэд нар олон сая долларын эргэлттэй радиумын бизнесээ мөн Америк нэгдсэн улсын батлан хамгаалах яамтай байгуулсан асар өндөр ашигтай гэрээгээ хамгаалж үлдэхийн тулд ямар ч үнээр хамаагүй үннийг нуун дарагдуулахаар шийдсэн энэ байв. Тэд өөрсдийн асар өндөр үнээр хахуултан авсан хувийн эмч болон судлаачдыг охтууд руу илгээж, эрүүл мэндийн үзлэг нэрийдлээр цусыг нь шинжилж, цацруу гэдэгт бодисын хэмжээг нь шалгаж шигэлсэн юм. Харамсалтай нь тэдгээр худалдагдсан эмчнэр охтод хизээч үнэн хариуг хэлээгүй. Амьдараа явзарч өмхирч бүх яс нь үүрэн унаж байсан тэдгээр охтын нүд рүү тэр эмчнэр харж байгаад чи цоо ирүүл байна. Энэ бол ердөө л мэдрэлийн ядаргаа гэд ичгүй худлаа хэлсэн байдгаа. Хамгийн бузар бөгөөд сэтгэл өвтгөм цогцолт нь компаниас зохион байгуулсан Тэмбүү өвчний гүтгэлэг байв. 1920-ад оны нийгэмд Тэмбүү өвчин нь хамгийн ичгүүртэй, ёс суртахуунгүй, завхан амьдралтай хүмүүст хавддаг бохирын өвчин гэж нийтээрэн итгэдэг байв. Компани өмгөөлөгчд болон худалдагдсан эмчнэр охтыг радиумаас биш, харин Тэмбүү өвчнөөс болоод үхэцгээж байна хэмээх цурхлыг сонин хэвлэлт мөнгө төлөн нийгэм даяар зориуд тараасан юм.
Ингээд охид өөрсдийн биеийн өвдөлтөөс гадна давхар сэтгэл зүйн гүн хямралт орцгоосон юм. Уг нь бол эдгээр охид ямар ч гэм буруугүй, зүгээр л өөрсдийнх нь хүчээр хөдөлмөрлөж гэр бүлээ тэжээж байсан охид. Гэтэл ингээд тэд нүүр хийх газаргүй болцгооч нийгэм даяаран ад үзэгдэж эхлэв. Тэдгээр үхлээ хүлээн тарчидж байсан охид хичнээн олон удаа бид нар ямар ч муу зүйл хийгээгүй, бид нар ердөө цаг буддаг ажил хийсэн хэмээн орилсон боловч нийгэм бүхэлдээ худалдагдсан сэтгүүлчдийн үгэнд итгэж иргэд төдийгүй төр засаг нь хүртэл тэднийг нэг нүдэрэж тоож харсангүй. Ингээд тэд бие мах бодийн удаан бөгөөд тарчлаант ядцрал дүүрэн амьдараа өмхирэх тэр тамийн мэдрэмжээс гадна сэтгэл зүй болон нэр төрөөрөө давхар үхэцгээж энэ бүх бузар булаа мөнгөний төлөө бүхнийг хийхэд бэлэн адгийн системийн золиос болцгоосон түүхтэй. Гэхдээ зарим охид зүгээр суусангүй, зарим нь эцсээ хүртэл тэмцсэн юм. Гэхдээ энэ тэмцэлд нэг асуудал байв. Америкийн радиумын корпорац бол маш том корпорац. Иймээс тэдний эсрэг шүүгтэн гэдэг бол ямар ч ялах найдваргүй тулаанд орж буйтай адил хэрэг байв. Мөн ямар ч сайн өмгөөлөгч энэ том корпорацийн эсрэг шүүгтэж өөрийнх нь карьерийг будшилахыг хүссэнгүй. Ингээд эцэстээ 1927 онд Raymond Berry хэмээх шударга ёсыг эрхэмлэгч залуу өмгөөлөгч тэдний хэргийг өн төлбөргүйгээр авахаар зөвшөөрсөн юм. Ингээд үхэлтэй цаг хугацааны хувьд уралдаж байсан Grace Fryer тэргүүтээ 5 охид шүүхэд хандаж нэхэмжлэл гаргав. Гэвч 1928 оны эхээр анхны шүүх хурал эхлэх үед охидын биеийн байдал үгээр илэрхийлэхийн аргагүй дороотсон байдалтай байв. Шүүх танхимд орж ирсэн тэднийг хараад шүүгч болон сэтгүүлчид ер нь тэнд байсан хүн бүхний дотор шууд пал хийж бүхэлдээ айдаст автсан гэдэг. Охид хүний тусламжгүйгээр хөл дээрээ зогсох, алхах ямар ч боломжгүй болсон бөгөөд зарим нь бүр хэвтрийн орон дээрээсээ ирцгээсэн гэдэг. Хамгийн эмгэнэлтэй нь шүүгчийн өмнө үннээ мэдүүлэхээр тангараг өргөхөөр баруун гараа өргөх гэтэл охидын заримынх нь мөрний яс үүрэн унаж ихэлсэн тул тэдгээр охид тангараг өргөж чадалгүйгээр шүүх хуралд орохоосоор аргагүй болцгоосон байдаг. Энэ үйл явдал нь бараг шүүх хурал гэхээс илүүтэйгээр амьд өгтлүүдийн гэрчлэл болон хувирсан юм. Гэвч нөгөө талд өнөөх хордуулсан хорон санаатай корпорацийн удирдлагууд охидыг хэдхэн сар, магадгүй хэдхэн 7 хоногийн настай гэдгийг маш сайн мэдэж байв. Тиймээс тэдний өмгөөлөгчдийн сонгосон тактик нь маш энгийн бөгөөд туйлын харгас тактик байв. Нэг ёсондоо бол тэд шүүх хурлыг өшөө жаахан хойшлуулбал эдгээр охид бүгд өөрсдөө өгчих болно хэмээн үзээд тэд шүүх хурлыг хойшлуулахын тулд цаг хожихоор манай гол гэрч Европ руу амралтаар явсан. Эрүүл мэндийн дахин нэмэлт магадлалаа гаргах шаардлагатай гэх мэт шалтгаануудаар шүүх хурлыг хойшлуулж эхэлжээ. Гэтэл охидын цаг хугацаа дэндүү хязгаартай байв. Охидын хувьд энэхүү корпорацаас мөнгө авлаа гэж бодсон ч тэр мөнгө нь тэдний амийг аварч чадхаасаа нэгэнт өнгөрсөн. Мөн тэр мөнгийг үрэх цаг хугацаа боломж тэдэнд хангалттай байгаагүйг тэдгээр охид өөрсдөө мэдэж байв. Иймээс тэд нэгдүгээрт гэвэл өөрсдийг нь тэмбүү өвчнөөр үхэцгээсэн гэсэн гүтгэлэг худал үгнээс нэр төрөө цэвэрлэж гэр бүлийнхээ өмнө нүүр бардам үхэцгээх. Хоёрдугаарт гэвэл Америк даяар ажиллаж буй өөр олон мянган залуу охидыг радиумтай биер урууландаа хүргэж өөрсдөдөө нийжил гашуун хувь тавиланг давтгаас аварч үлдэх зорилготой байв. Гэтэл нэг их удалгүй охидын энэхүү тэмцэл нь дэлхийн дахны анхаарлыг татаж хэвлэл мэдээллийнхэн хэрэг явдлын талаар шуугиж эхэлснээр хүн чанаргүй корпорацийн харгас үйлдэл нийгмийн өмнө айжмдаа бүрэн эрчлэгдэж эхэлжээ. Олон нийтийн дарамт шахалт дээд зэгтээ хүрч компани аргагүй байдалд оров. Цаг хугацаатай уралдаж өдөр хоногоор амьсгалан тасалдах төхөж байсан 5 охин 1928 оны намар тус бүр тухайн үеийнхэн ханшаар $10,000 мөн нас барах хүртлээр жилд $600 тэтгэмж авч түнчлэн эмчилгээний бүх зардлаа гаргуулах тусгай эрхтэй болж ялалт байгуулсан ч үнэндээ энэ бол дэндүү хожимдсан ялалт гэхээсээ илүү бараг ялагдал мэт ялалт байв. Шүүхийн шийдвэр гарснаас хойш хэдхэн сарын дараа нөгөөх зоригт охид ээж дараалан амьсгал хурааж эхэлжээ. Гэвч тэдний үхэл эцсийн дүндээ бас талаар өнгөрөөгүй гэж хэлж болно. Радиумын охид хэмээх энэхүү шуугант хэрэг Америкийн нэгдсэн улсын хөдөлмөрийн хууль, эрх зүйн түүхэнд хүчтэй газар хөдлөлт мэт дөргион үүсгэсэн юм. Тухайн үед Америкийн нэгдсэн улсад ажилтчид ажлын байрны хор хөнөөлөөс болоод өвдсөн тохиолдолд компани шүүхэд өгч нөхөн олохоор авах эрх зүйн ямар ч ойлголт, ямар ч зохицуулалт байдаггүй байв.
Харин тэдний золиосны үр дүнд үйлдвэрийн ажилчдыг хорт бодисоос хамгаалах хатуу стандартууд батлагдаж, хожим нь Америк нэгдсэн улсын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын газар хэмээх байгуулагдах үндэс суурь тавигджээ. Харин өнөөдөр радиум гэх элементийн жинхэнэ аюулыг дэлхийн нийтээрээ хэдийнэ мэддэг болсон. Гэвч октын бид гүн нэвчсэн радий 226 хэмээх бодисын хагас задралын хугацаа 1600 жил үргэлжилдэг. Түүнчлэн 1920 онд нас барцгаасан тэдгээр октын заримыг нь цасраг туяаг нь гадагшлуулахгүй тулд зузаан тугалхан давхархтаа авсанд гэж нутаглуулсан байдаг. Хэрв та өнөөдөр Нью-Жерси дэх тэдний хуучин булшин дээр очиж цацраг хэмжигч төхөөрөмж ажиллавал тэдний цацрагийн туяа 100 жил өнгөрсөн ч дуугарсаар байх болно. Цацраг идэх тогтын яс одоо ч гэсэн газар доор ногоон туяа татуулан гэрэлтсээр байгаа. Гэхдээ өнөөдөр тэдний үүрч бутарсан яснаас ялгарах цацраг идэх туяанаас илүүтэйгээр бусдын төлөө тэмцсэн тэрхүү зориг, шудраг ёсны төлөөх тэдний үлдээсэн үнэлж барашгүй өвн түүхийн харанхуй хуудаснаа хамгийн тодор гэрэлтэн үлдсэн байдаг. За ингээд өнөөдрийн дугаар маань та бүхэн таалагдсан гэдэгт найдаж байна. Дараагийн дугаараар дахин уулзтлаа. Түр баярлалаа.